олон ингээд хүмүүс сонсоод ажлуудын бүтээ яваасай гэх хүссэн. Болтоотор ахын дуун дээр болохоор айгуу гоё вайрал яваад байсан болохоор л хийсэн. За ICC-ийн нэг үзэж байгаа хүмүүстэй энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд намайг Алтан Эрдэнэ гэдэг. Тэгээд би ингээд бөмбөр тоглодог. Бас бөмбөр тоглоод бас нэлээд хугацаа өнгөрөөж байгаа. Тэгээд сүүлийн үед бас идэвхтэй сошиал дээр рилүүд, видеонууд хийж байгаа. Монгол хүмүүс чинь зарим бүр жоохон бахасаа эхлээл өөрийн мэдлэлгүй тэгэл лам багштай очиж ном уншилдаг байсан шүү дээ. Тэгэл манай ээж жилийн засал, манай бас жилийн засал ийм тийм хиймрийн сайн тэгэл зөндөл дагуулж авдаг. Би тэг жоохон байхаас л боддог байсан. Ямар гоё химнэлтэй, ямар дуушаа гэдэг нөө нэг яг юу уншиж байгааг мэдэхгүй шүү дээ. Яг үндэ жоохон хөвгт чинь те. Ямар юм уншаад байгаа. Тэгтэл ийм сонсголонтой юм шиг юм. Нэг юм химжээтэй нэг юм дуу шиг санагдаа. Тэгээ бас манай ээж эмээ хоёр бас ингээл гэрт лам ирээл ном уншичаал гарангууд ямар сайхан дуу шиг уншдаг лам бэ гэж ярьдаг байсан байхгүй юу. Би тэгэл жоохон бахасаа л боддог байсан. Тэр үедээ мартчаал тэгэл хөгжим энтер сурж явж байгаа л тэгэл сая сүлд иймэрхүү нэг видео хийгээд үзвэл яадаг бол гэж бодоод тэгэл хийсэн. Тэгээд тэр ном маань болохоор нөгөө ажил үйлс бүтээх ном ерөнхийдөө бол би бас нөгөө жоохон хүндэтгэлтэй ханддаг учраас хамаагүй ямар ч хамаагүй ном те бас юу цаана ямар утга агуулгатайг мэдэхгүй байж хамаагүй юм яахгүйгээр ингээд хүн болгоны ажил үйлс нь бүтээсэ те энийг сонсоод ингээд олон ингээд хүмүүс сонсоод ажлуудын бүтээ яваасай гэх хүссэн. Тэгээд тэрнийхээ чирээр бас айгүй их хүнд хүрэх шиг боллоо. 190% нь 90-95% нь бол эргээр хүлээж авчлаа юм л да. Гэхдээ мэдээж нөгөө олон хүн байгаа юм чинь тий. Тэгээ намайг яг зарим нэг нь бол ганц нэг л хүн л дээ нөгөө бурхны номоор хамаагүй орлоо дооглоод байгаа юм уу яа. Би нөгөө нэг текст бичсэн байхгүй видеон дээрээ тий. Нөгөө лам одоо ингээл ном унших болгон толгойн дотроо гэл те би ч угаасаа хүүхд жоохон байхдаа хүүхд байсан чинь тэгэл хүүхд чинь тэгээд шууд ороод амар сүсэглээл бүх юмнуудаа ингээл мэдээл ойлгонгуутлаа оостой ингэстэй мэн тэгстэй мэн гэж мэдэхгүй штэ тэгэл дотроо бас л ямар гоё химнэлтэй юм бэ бүжгэлдэг ч юм уу дуулдаг ч юм уу цуг гэж бодож модал те хүүхд чинь ингээл тийм байдаг яг тэрүүгээрээ бодоол жоохон бахаага бодоол тэгээ биччихгүй. Тэгээ тэрийг л жоохон хошгинжийн доромжллоо ч юм уу гэж хараадах шиг байлаа. Би бол яг тэгж бодоогүй зүгээр л жоохон бахта анх сонсож байхдаа юу гэж бодож ирсэн. Тэрүүгээрээ л бичсэн. Гэхдээ ер нь бол яг хөвчлэн нэг 90-95% нь бол айгүй гоё хүлээж авч илээ те. Бүтэн вершнаар нь сонсомоор байна те. Цагийн юу мө жиг шиг те. Тийм тэгээд тэгж хүлээж авч чад бас баяртай байгаа. Төвд мөвд Непал энтерээс холбогдоод байгаа. Яг нөгөө нэг жинхэнэ одоо юу гэдэг нь гарал үүслийнхэн улс гэх юм уу. Тэр хүмүүс нь холбогдоод Instagram-аар бичээд айгуу гоё илээ ингээ үргэлжлүүлээ яваарэ гэд бичээд байгаа надаас амар таалагдаад байгаа. Жензигийн хүсэмж дуу чинь бол доотор тоглолтоо хийлээ мэйл хийхээр боллоо. Хоголт хийх юм бол тэдэн мянган хүн хүлээж ийн гэтэргээл тиймэрхүү видеонд яваад байсан. Тэгээд яг би ч нөгөө байнга тийм юм сонсдог хүн биш л те. Гэхдээ яг нөгөө манай эцэг их чинь ерөнхийдөө яг юм урлагийн талын хүмүүс биш те. Бүгд л яг л Монгол яг юм сайхан монгол хүмүүс байгаа. Тэгэхээр багасаа бол Болдоотор, Намсран ороо, Жавхлан, Баясгалан, Бат Эрдэнэ гэтэргээл те дуучдаар ингээд өөрсдийн хүссэн ч хүсээгүй ч ингээд машинд байнга явж байгаа байсан байхгүй. Болдоотор ахын дуун дээр болохоор айгуу гоё вайрал яваад байсан болохоор нь л хийсэн. Тийм тэгээд бас хүмүүст бас л нэлээд хүрэх шиг болсон. Тэгээд тэрэн дээр бол нэг амар хүн амт муулж зуулаад ч юм уу шүмжэлтэй хандаад байсан юм байхгүй. Угаасаа л тэр чин дуу тэгэл дуу болгон дээр мэдээж бит химнэл байгаа тий. Тэрийг бөмбөрөөр оруулаад илэрхийлэл тоглолцсон. Тэгээд хүн төрхөн л хүрэх шиг боллоо. Би болохоор ерөнхийдөө бас энийг яг ажил шиг
бүр яг юм мэрэгжлийн одоо метал дотроо л мэрэгжлийн төвшөнд төгөхгүй бол өөр jazz, pop гэх гэл мундаг өөр урсгалуудыг бол бүгдийг тоглож чадахгүй шүү дээ. Тэгэл метал дотроо яг энийг л нэг юм мэрэгжлийн төвшөнд бүгднгийн яг янтан ингэж цэгцтэй авч явахыг хүсдэг. Түүнээс яг мэдрэмжэндээ шууд найдаал хамаг юм. Одоо би жишээлбэл тэр рилэн дээр хийж байгаа одоо холбоос химнэл энтрийг бол би бас бэлтгэл хийж байгаа шүү дээ. Түүнээс шууд мэдрэл тийм байхгүй. Тэгэхээр ер нь бол бүх юмаа маш сайн бэлдэж л хийхийг зорддог доо. Бэлтгэл дээр хийсэн юм а яг л тайзан дээр тоглох ёстой. Түүнээс тэн дээр шин юм хийж туршиж үзээд тайз чинь шин юм хийж туршиж үздэг юм биш шүү дээ. Ерөнхийдөө бол би л тэгж боддгийг тайз бол ерөнхийдөө одоо нөгөө хичээлэр бол улирлын шалгалт байхгүй. Тэ? Бид нар ингээд улирлжингаа хичээлээ давтаж жагаад за чи хэр юм сурсан юм бэ гэдгээ улирлын шалгалтаар шалгуулдаг шүү дээ. Яг тэрнтэй л адилхан гэж би боддог байхгүй. Тэгэхгүй бид нар чинь одоо юу гэдэг мат улирлжингаа бодсноо шалгалтан дээр ийм арай өөр боломж байж болох юм байна гингүүтээ өөр юм хийдэггүй шүү дээ. Давтсан багшаараа заалгасан юм аа л хийдэг шүү дээ. Яг тэрнтэй л адилхан. 12 3 настай байхдаа л анх Японы нэг J-Rock хамтлагууд байдаг гэсэн юм аа. Амар өсмөстэй бодож бод. За анх нөгөө харагдах нь таалагдаад байхгүй. Ямар амар супер гоё харагдд юм бэ те. Түүсүүдийг хартын хөгжим мэдгүй шүү. Тэгэхээр нүдэрээ дурлж байгаа байхгүй. Тэгээл араас нь энэ чи юм байна. Энийн кик, энийн снэр гэдэг юм байна. Энэ цан цохлоор ингэдэм байна гэл. Тэгэл судалж мэдээл тэгэл гүн ороод явж байгаа юм л да. Түүнээс бол тийм мэрэгжлийн бүр сургууль нь сурцсан. Би чинь ингээл 10 жил төгссөн шүү дээ. Энэ хөгжмийн асуудал чинь бүтэхгүй бол чам дахиад нэг гарц байх хэрэгтэй гэдэг те. Яг тэр зарчмаар л манай ээж, манай гэрийнхэн чи ямар нэгэн байдлаар боловсрал эзэмшихтэй. Ер нь бүгд л тэгдэг те. Заавал боловсрал эзэмшихтэй. Тэгэхээр тэгэл тэр жишгийг дагаал бизнесийн боловсрал эзэмшээл тэгэл хөгжмөө бас хийгээл явж байна да. Ээж аав нар ярьдаг те. Зах зээл гэж байхгүй. Ер нь бол айгүй хэцүү байсан. Юмд очролдог, гейм тим, хоол хүнсч гэж мөнгө төрөгч гэж хэцүү байсан гэдэг л те. Тэгэхээр чи нөгөө нэг анхдагч болон хоёр дахь хэрэгцээнээс гараагүй хүмүүс чинь хөгжмийг шимтэж ойлгож сонсно гэдэг айгүй өөр болж байгаа байхгүй. Тэгэнгүүт бид нар болон бидний дээж доошоогоо Gen Z үеийнхэн гэхэлэр чинь тэ яг ээж нарын үеийнх шиг талханд очрлох уу. За өнөөдөр ямар хоол идэх вүлээ. За хувцас сунар юу вүлээ, яадаг вүлээ гэлдэг юм тэгэхгүй. Одоо чинь Gen Z үеийнхэн гэхэлэр чи одоо 20 өдтэй хүүхдүүд, 10 өдтэй хүүхдүүд чинь бараг л машин тэрэг байр сав хувцас сунар юмнууд нь бэлэн болоод ингээд тийм учраас нөгөө анхдагч хэрэгцээ буюу хоол хүнстэй тэгээ хоёр дахь хэрэгцээ нөгөө аюулгүй байдал гэх юмнуудаа бодохгүйгээр хөгжмийг шимтэц бүр цаг гаргаж сонсож эхэлж байна гэдэг чинь тэр хүүхдүүд ерөнхийдөө бол манай нийгэм минийх бодлоор зүгээр хөгжимд цаг зарцуулаад одоо энэ айгүйх фестивалууд болоод дүүрлээ тий стадион дүүрлээ солд аут боллоо рекорд ивдлээ гэж яриад шүү дээ тикетний тэгэнгүүт тэр чин тэгэл тэр хүүхдүүд манай нийгэм дээшилсэн байна л гэж би ойлгоод байгаа байхгүй бид нар ингээл хипхоп энэ төр дуу сонсголоор ингээл бүр бөөнөр ингэдэг шүү дээ тэр чин амна арталт нь химнэл бит яваад байгаа учраас бид нар тэр битийг өмнө нь явсан бит болон ирээдүйд ирэх бит одоо өмнө нь явсан битээс одоо шалтгаалаад одоо битийг сонсцсон байгаа шүү дээ. Тэнгүүтээ дараа нь энэ бит ахих юм байна, дахиад хийх юм байна да гэдэг одоо таамаглалын үндсэн дээрээс бид нар ингээл дагаад байгаа шүү дээ. Нэг бит ингээл яваад байгаа учраас. Тэгэхээр бөмбөр бол яг хүнд нэг юм тогтвортой бит дээрээс нь шилжилт хөдөлгөөний дохио өгөх зорилготой хөгжимнөл гэж би ойлгосон. Нийлээл ингээл химнэл болгоол тэгэл одоо метал тоглохлаар нөгөө ялангуяа манай хамт дээр ингээл тоглож байгаа ингээл хүмүүс зэрийг ингээл савдаг байхгүй яг химнэлтэй яг зэрэг бүр ингээ биеэрээ тэр мөрийг харах бол надад амар гоё байдэн. Тэр нөгөө тэр нэг савх химнэлийг ингээд өгж байгаа одоо зэмсэх нь учраас тэрийг тоглож байгаа болохоор амар гоё мэдрэмжтэй л байд. Манай монголчууд гэх юм уу ямиг нөгөө нэг юм ранклаад сурчсан. Тэгээ тэрнээс олж нөгөө бас зарим нэг хүмүүстэй айгүйх юм конфликт үүсдэг байхгүй би. Тэгэнгүүт нөгөө jazz бөмбөрчин, метал бөмбөрчин хоёрыг аль нь илүү тодорхойлох боломжгүй байхгүй. Спорт биш юм чинь. Спорт чинь болвол нөгөө дэлхийн ранкинд тэд мэдгээл тэгдэг шүү дээ. Тим юм байх боломжгүй юм чинь.